За ер нь бол ойрын үед одоо ус бороо ихтэй байна тийм ээ. Үүнтэй холбоотойгоор бол хөрсний бохирдол нэмэгддэг. За энэ эрсдэл маань ерөнхийдөө гэцний халдвар төвчнийг нэмэгдүүлэх бас эрсдэл төвчин зүйлийн нэг болж идэг. Аливаа халдвар төвчин бол ийм 3 хэлхээ одоо цогцоороо бүрж иж ер нь халдвар төвчин үүсдэг. Бий болдог. За өвчлөдөг гэсэн үг өөрөөр хэлбэл за энд бол их хуурхай буюу өвчтөй хүн эсвэл одоо нян тэгч юм уу те эрүүл одоо тэр өвчнийг тээж аваад нян тэгч юм уу ийм хүмүүс хоёрдугаарт бол өртөмхий бие махбод буюу энд бол гэцний халдварын үед бол бүх л насны хүмүүс өвдөх эрсдэлтэй. За энэ дотроо бага насны хүүхдүүд ялангуяа 4 хүртэлх насны хүүхдүүд бол илүү өртөмхий одоо бие махбод гэж үздэг. Тэгэхээр бага насны хүүхдүүд маань мэдээж өөрийгөө хамгаалах чадвар муу тийм ээ. За энэ бол болно, энэ болохгүй гэсэн юм одоо ялган салгахтаа одоо 4 хүртэлх насны хүүхдүүд бага. Тэгээ мэдээж өөрөө бас сайн гараа угаах одоо чадвар сайн суралцаагүй байдаг учраас заавал асран хамгаалагч аав ээжүүдийн анхаарал халамж шаардлагатай байдаг учраас илүү одоо гэцний халдварт бага насны хүүхдүүд өртөх эрсдэл илүү өндөр байдаг. За тэгээд дамжих зам буюу одоо мэдээж бохирлогдсон зүйлсээс юм өвчтөй хүнээс те өвчин дамждаг. За тэгэхээр гэцний халдварын үед бол хөвчлэн одоо мэдээж бөөлжих, суулгах тийм ээ цус залгахтай баах, за баахын өмнө хүүс орчим өвдөх, за тэгээд цаашлаад одоо халуурах, за хордлого мэдээж тухайн одоо би өвчнийхээ онцлогоос болоод хордлогын шинж тэмдэг янз бүр байж болно. За тэгээ мэдээж хүүс орчим өвдөх, эсвэл одоо олон хэмжээтэй суулгах, эсвэл одоо ийм бөөлж гэх мэт ийм одоо наазахын юм шинж тэмдгүүд илэрх юм бол эмчээс одоо уцаар юм уу дуудлага өгөөд юм уу эсвэл биеэрээ очиод одоо ялгаан оршлуулах юм боломжтой. За ер нь бол яг ихэнх гэцний халдвар төвчнүүд бол бас одоо эмчийн одоо зааврын дагуу тийм ээ цаг алдалгүй эмнэлгийн тусламж авбал бүрэн эдгэрэх боломжтой. Гэхдээ одоо 1-3 сарын хугацаанд бол одоо бас эмчийн хяналтанд байж нян судлалын шинжилгээг заавал өгдөг. Тэгэхээр зэрэг одоо ямар нэгэн байдлаар гэцний халдвар төвчөөн гэсэн юм одоо гэрээр хөнгөнч бай, дунд хэлбэрийнч бай тийм ээ хүнд зэргийнч байна уу эмчийн заврыг одоо чанд захих хэвээр эмнэлэг твтэх шаардлагатай гэвэл заавал эмнэлэг твтэж эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. За ямар нэгэн байдлаар өрхийн эмчийн хяналтанд гэрээрээ бай гэвэл тухайн эмчийн зааж өгсөн дэглэм эмчилгээ бүрийг заавал чанд одоо сахих хэвээр гэдгийг аав ээжүүд маань анхаарах хэрэгтэй. За тэгэхээр зэрэг иргэд маань энэ дээр одоо гол нь юуг анхаарах вэ гэхээр зэрэг энэ одоо бас энэ байгалийн ус бороо ихтэй үед бас амралт зугаалгын цаг болж байдаг тийм ээ богино хугацааны бас дулааны улирал учраас иргэд маань одоо бас аялах зугаалах ийш тийшээ явах одоо тохиолдол их байдаг. Тэгэхээр зэрэг илүү одоо аял зугаалж байгаа хүмүүст гол нь юуг анхааруулах вэ гэхээр нэгдүгээрт бол гол нь одоо унтны усыг баталгаатай газраас одоо хэрэглэх. За өөрт одоо мэдхгүй байгаа тийм ээ булыг шанд горхиноос одоо болж өгвөл одоо усыг ундны усандаа хэрэглэхгүй байх. За болж өгвөл өөрөө одоо пакеттай савтай тийм ээ боломж чинь байвал бэлэн ийм одоо цэвэр усаа авч явж явах. За мөн одоо ер нь бол тухайн одоо нутгийн иргэдээс тийм ээ энэ одоо аюулгүй яг бид нар хүнсэндээ ундандаа эргэлдэг булаг шандимаа гэдэг газраас усыг авч заавал одоо буцалгаж хэрэглэх ёстой гэдгийг гол нь анхаарах хэрэгтэй. За төв суурин газрын иргэд маань гол нь юу анхаарах гэхээр ер нь бол манай одоо улсын дийлэнх тийм ээ ялангуяа нийслэлийн бол одоо дийлэнх иргэд маань одоо гэр хороолт амьдарч байна. За тэгэхээр энд бол мэдээж ихэнх нь одоо стандартын бус нөхөн жорлон за тэгээ бохир усны цооныг хэрэгжилж байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо энэ дээр бол одоо бид нар бол нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтраад бол яг одоо жорлон нөхөн жорлон за бохир усны цооногийн стандартыг одоо 3 жилийн өмнө одоо 2 жил хагас өмнө бараг 3 жил болох нь батлуулсан. За болж өгвөл одоо нутгийн захиргааны байгууллагууд иргэд маань ч гэсэн хамтарч агаад яг энэ одоо стандартын дагуу муу усны цооног болоод нөхөн жорлонтой бол бас энэ бол гэцний халдвар төвчин нэмэгдүүлэх хөрсний бохирдлыг одоо бий болох эрсдлийг өгнө бууруулах юм байна. Гэхдээ яг энэ дээр бол ерөнхийдөө бас цөөнгөж гэсэн бас энийг стандартаар нь одоо жорлон бохир усны цооногоо барих асуудлыг одоо шийдэж байгаа. За хоёрдугаарт бол гол нь яадаг вэ гэхээр ер нь бол дийлэнх одоо бороо усны байхгүйд ч гэсэн дийлэнх одоо манай нийслэлийн хөрсний бохирдол ихтэйд одоо тооцогдож байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг бороо ус одоо орсны дараа буюу үерийн одоо дараа бол энэ бохир усны цооног нөхөн жорлон нэгдүгээр талих.
За хоёрдугаарт мэдээч одоо маш их одоо хогтой янз бүрийн хог хаягдлын улмаас тийм ээ тухайн хөрсний одоо бохирдол илүү нэмэгдэх за ийм одоо эрсдлийг бий болгодог. За мөн одоо ил задгаа муус одоо тийм ээ бохир усаа асгаснаас, ил задгаа бийцснаас, за мэдээч хогоо хайснаас ч үт юм уу. За мөн эсвэл одоо бас зарим нэг хаа нэг тохиолдолд тийм ээ голд бол одоо машинаа угаах, хогоо хаях ийм одоо бас зүйлүүд ажиглагддаг тийм ээ. Тэгэхээр эдгээрүүд бүгд одоо гидсний халдварыг нэмэгдүүлэх эрсдлийг бий болгож байгаа. Тэгэхээр зэрэг иргэд маань эдгээр одоо энэ эрсдэл бий болгож байгаа зүйлсийг л одоо таслан зогсоочих юм бол энэ одоо эрсдлийг бий болгохгүй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нь яах вэ гэхээр нэгдүгээрт бол эмчийн бас түрүү хэлсэнтэй ерөөсөө л нөгөө унтны усыг баталгаатай газраас нэгдүгээр тавах. За хоёрдугаарт нөгөө усны одоо зөөврийн сав хэргэлдэг тийм ээ. Энэ саваа 7 хоногт заавал одоо дор иш 1-2 удаа заавал суллаж угааж цэвэрлж явах хэрэгтэй. За тэгээ 3 дугаарт мэдээж нөгөө ахуйн хог хаягдал байна тийм ээ. Энэ ахуйн хаягдлаа зориултынхаа одоо нөгөө бүсэд юм уу зориултын одоо хог одоо хаях газартаа хайж явах хэрэгтэй. За энийг мэдээж тухайн одоо нутгийн захиргааны байгууллагууд тодорхой одоо хугацаанд нь удаахгүйгээр хогийг одоо зайлуулж яснараа энэ бол хөрсний бохирдлоос бас сэргийлэх юм бүрэн боломжтой гэж үздэг. За мөн одоо дийлэнх нь гэр хороол гэж одоо бид нар ярьж байгаа учраас нөхөн жорлон бохир усны цооногийг бас тодорхой хугацаанд халдваргүйжүүлж явах хэрэгтэй. Ер нь яг хөвчлэн холоорт одоо нэгдэл тийм ээ. Гипо олорий за тэгээд жавлон ч юм уу тухайн одоо ариутгалын газрууд тийм ээ эсвэл төр захиргааны байгууллагч хамтраад ямар одоо боцоор халдваргүйтгэж байгаа тэргээрээ тодорхой хугацаанд бол одоо халдваргүйтгэж явах хэрэгтэй. За тэгээд гол нь бас мөн гарыг одоо угаах хэрэгтэй. Эм чин дандаа зөвлөдөг тийм ээ гарыг одоо бохирдсон тухай бүр савандаж дарааллын дагуу угаах юм бол энэ бол гидсний халдвараас ч адилхан, амьсгалын замын халдвараас ч адилхан ер нь бол бүрэн одоо бас боломжийг бүрдүүлждэг. Өвдөхгүй байх эрсдлийг бууруулж. За тэгэхээр зэрэг энэ дээр бол одоо онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг одоо эмчин зөвлөж байна. За мөн одоо ил задгаа бийцэхгүй байх. Мөн нус цэрээ одоо бас хаяхгүй байх гэдэг энэ одоо шинэ одоо ариун цэврийн хуулиар бас энэ хуульчлагдаад байгаа шүү дээ. Тийм үү зөрчлийн хууль хоёроор. Тэгэхээр зэрэг иргэд маань энэ дээр одоо онцгой анхаарч явах хэрэгтэй. Ингэснээрээ бол та бүхэн гидсний халдвараас сэргийлэх, хөрсний бохирдлоос үүдэлтэй эрсдлүүдийг нэмэгдүүлэхгүй байх юмаа гэдэг одоо зүйлийг одоо хэлж одоо илүү одоо сэргийлэх юм боломжийг бүрдүүлж байгаа гэсэн. Тэгээ мэдээч ер нь бол дараа нь бас ер нь иргэд маань аялал жуулганд явах ч бай, суурин амьдарч байхдаа ч гэсэндээ зөв мэдээллийг зөв суугаар авч амьдрал ахуйдаа одоо хэрэгжүүлээд авах юм бол ямар нэгэн одоо өвчний эрсдлийг одоо бууруулж альва одоо халдварт өвчнөөс одоо өвдөхгүй байх боломжийг одоо бүрдүүлж байгаамаа. Тухайн одоо хашаа хороонд ч юм уу гудамжинд чи үер усны дараа тийм ээ лаг шавар тогтсон бол аль болохоор тэрийг түргэн зайлуулах, хатаах, угаах хэрэгтэй. За гэрчин мэдээж одоо тухайн гэр хорооллуудын гэр заримдаа усан тавтлаа гэж тэгдэг тийм ээ. Энэ дуудлагын дараа бол та бүхэн гэрээ бол маш сайн одоо эхлээд одоо угаач цэвэрлэх хэрэгтэй. Бохирдлоос нь цэвэрлж авах хэрэгтэй. За дараа нь мэдээж гадаргуугийн юм уу агаарын тий халдваргүйтгэхлийг одоо зөв хийх хэрэгтэй. За тэгээ мэдээж ямар нэгэн байдлаар үер усны гамшиг төрсөн одоо тэр тухайн хүнсний бүтээгдэхүүн юм уу ямар нэгэн юм тийм ээ таны өөрөө ч одоо тийм одоо дахин хэрэглэгдэх боломжгүй одоо зүйлс одоо бий болсон бол төрнийг бол даруй одоо устгаж хаях хэрэгтэй. За тэгээ мэдээ сав суулга хүнсний одоо сав суулга аяг тавга бүгдийг нь одоо сайн угааж цэвэрлэж сайн буцалгах хэрэгтэй. За тэгээд мэдээж одоо өөрт одоо хэрэглэгдэх усны сав эмчин бас түрүүнд дурдсан тий. Заавал одоо тэдрийг заавал угааж цэвэрлэж халдваргүйтгэж одоо ашиглах хэрэгтэй. За тэгээ мэдээж дараа нь бол өөрсдөө одоо ямар нэгэн үер усны гамшигын дараа ямар нэгэн байдлаар гидсний халдварын ямар нэгэн зовир шинж тэмдэг илрүүл бас мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэж хандсанараа бол одоо хүндрүүлэхгүй байх ач холбогдолтой. За бусдад халдвар тараахгүй байх ач холбогдолтой. Тийм учраас одоо ямар нэгэн гидсний халдварын зовиорууд илэрх юм бол бас одоо эмчид хандараа гэдгийг одоо эмчин зөвлөж байна. Энэ гидсний халдвараар өвдөж эсвэл одоо баг зэргийн гидс хотоод гидсний юм уу хоол босруулах замын одоо эмгэг хямрал байна гэдгийг бол эмч үзэж эмчид л одоо мэргэжлийн эмчид үзүүлж ялгаа онцлуулах хэрэгтэй. Тэрээс манай одоо аав ээжүүд ч бас нөгөө дам яриагаар тий
тэр имийг уул сайн гэж хэлээ. Энэ имийг уучвал зүгээр болчдөг гинэ гэдэг байдлаар ер нь бол ялангуяа эзний одоо халдвар төвчнүүдийг тэгж эмчлэх бол одоо ташаа ойлголт. Тийм учраас одоо ер нь хамгийн ойрхон бидэнд ойрхон байгаа эмч бол өрхийн эмч шүү дээ. Өрхийн эмч бол одоо хагас сайнд ч гэсэн нэмэлт цагаар ус одоо тодорхой хугацаанд ажилладаг. Тэгээ ажлын цагуудаар байна. 24 цагаар төрийн тусламжийн дуудлага ажиллаж байна тийм ээ. Тийм учраас одоо болж игэл одоо эмчид хандаж ялгаан онцлуулах хэрэгтэй. Энэ нэмэхээр халдвар төвчнөө эсвэл одоо хоол боловсруулах эрхтний замыг хямралуу гэдгээ. Энийг бол эмч үзээд одоо бүрэн ялгаан онцлох одоо боломжтой.